хүний амьдрал ер нь тэр чигээр хайр юм тийм ээ. Ер нь тийм. Хүний амьдралыг утга учиртай болгодог, баяр жаргалыг бэлгэлдэг хамгийн чухал нандин сэдв бол хайр да. Хайр мэдээж олон төрөл. Эцэг эхийн хайр, өр хүүхдээ хайрлах, ээж аавын хайраас гадна бас найз нөхдөд бие биенээ хайрлах, нөхөр ёсны хайр, за гэр бүлийн хоёр хүний бүр нандин хайр гэдэг олон төрлийн хайр байна. Тэгээд бас одоо эх орноо хайрлах хайр, ард түмнээ хайрлах хайр, хайрлах хайр. нутгаа тийм ээ. Тэгэд энэ дотор би таныг одоо анх улс төрд орох гол явж явах үед чинь нэг хэдэн юм хэлж ийсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр тэр нь юу ярьж ийсэн бол доо өргий. Тэр танилцсандаа би их баяртай байна тэр үед. Хэдэн оных вэ? 2008 онд. Би ч гэсэн одоо таныг энэ тэнд ингээл зурагтаар харахад чинь ч гэсэн яг энэ малгайтай чинь тэр үеийнхаа яг уулзж исэн таны тэр шинээр улс төрд орж байгаа хүмүүст өгжсэн тэр зөвлөгөө тэр улс төрийн их ариун туршлагыг одоо хуваалцажсэн тэр дүр төрхийг чинь дандаа яг санддаг шүү дээ. Эргээд үү? Тий, таны энэ малгай маш олон жилийн түүхийг бас хэлж өгдөг. 2008 онд анх удаа сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдэд квота одоо нэр дэвших квота өгсөн тийм хууль батлагдаад тэрний дараа улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигч олох юм одоо хайж хэлсэн. Гинтхэн 30% болсон. Тий, гинтхэн 30% болсон. Тэгээд мэдээж 30% гэдэг чинь 76 дотор бас том тоо шүү дээ. Том тоо. Тэр олон эмэгтэйчүүдийн улс төрд одоо бэлтгэгдсэн эмэгтэйчүүд олон гэдэг бол тухайн үедээ улс төрийн намуудын үед бол бас толгойн л өвчин байсан баг. Тэгээд тэр одоо шинэ хүүхнүүдийн нэг нь болж улс төрд орж ирсэн. Яг тэр үед нь та тасаж авч бас зөвлөгөөгөө өгөөд нарыг бас чиглүүлж ирсэн. Үнэхээр талархаж явдаг шүү. Бас өмнө нь ер нь талархах тийм боломж гараагүй байх. Одоо энэ удаа бас танд сэтгэлдээ тээж явдаг талархлаа үгийг бас энэ ташимд хэлчихье. Баярлалаа өрнөдөө. Одоо бол ах トゥ шиг л хоёулаа сайхан ярина. Тий. Би өөрөө чинь одоо нэгэнт улсын их хурлын гишүүн одоо төрийн зүтгэлтэн гэж харахгүй. Миний хувьд нөгөө нэг жоохон охин хэвээрээ. Тэгтээ нөгөө сэргэлэн нөгөө нэг хайр гэрэл төлсөн өөрөөсөө хүнийг хайраар татсан тэр юм чи янз чинь яг хэвээрээ. Ер нь хүн тийм хүн байдаг шүү дээ хайр гэрэл төлдөг. Монголын төрд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр одоо тэр мундаг хаадуудыг өсгөж боожуулсан их тий сургууль хүмүүжүүлсэн өнөөдрийг хүртэл биднийг авч явсан ихийн хайр энэ бол ерөөсөө Монголын одоо өнөө хүртэл явж ирсэн үндсийн үндэс. Тэгээ энэ дээр би Waterford-ын нэг номыг уншиж байхад Монгол хаттын дом. Тэгээ энэ дотор бол их мундаг одоо Монгол хаттыг бол энэ гадны хүмүүс энэ дүгнээ хэлсэн баг. Бид нөгөө ойр байгаа хүнийг ерөөсөө хайрладаг, мэддэг. Энд ингэж бичсэн байна. Тод томруун дүрсэл дүгнэлт хийгээд нарийн дэс дараатай гаргалгаагаараа Жак Waterford монголчууд эмэгтэй хүнийг хэрхэн өргөмжилж чаддаг. Эмэгтэйчүүдэд Чингис хаан хэрхэн гүн хүндэтгэлтэй ханддаг байсныг бидэнд нотолж байна. Эр нөхөр болон хөвгүүд аян дайнд мордож, эхнэр болон охид нь ард үлдэж өрх гэрээ төдийг улс орноо авч явж чаддаг тийм нийтлэг тогтолцоо байжээ. Энэ ном дэлхийн ертөнцийн хамгийн агуу өдөртөгчийн мөрдөж байсан ёс журам болон түүх үүхийн тухай шинэ гэрэл тууцыг нээж чадсан юм. Би энэ номонд дуртай гэж. Яг энэ түүхийг би бас уншиж байхдаа бодож ирсэн. Ямар их ухаантай, холыг харсан юм ууж одоо агуу хаадыг төрүүлж исэн юм, өсгөж исэн, бойжуулж исэн гэрийн тэр үеийн сургалт бол гэрийн сургалт тийм ээ. Гэрийн багш нь дандаа ээжүүд нь байсан юм байна. Эхнэрүүд нь байсан юм байна гэдэг бол энэ номноос уншсан хүн болго ойлгоно л да тий. Таны хэлсэн сая 49% эмэгтэйчүүд байх ёстой гэдэг дээр бол би бас санал нэг өгдөг. Яагаад тэгэхээр зөвхөн энэ нийгмийн чинь нэг одоо хоёр хүүсийг одоо бол хоёр хүүс гэж ярихаа болчлоо. Олон төрлийн хүүсүүд байна шүү дээ тийм ээ. Харсан нийгэм тэр энэ хүүсүүдийг бүх тэгш оролцоог хангахыг нийгэм дэлхийд даяараа илүүд үзэж штэ. Чи эрэгтэй хүн эмэгтэй хүн гэдэг утгаараа биш тухайн нийгмийн асуудлыг шийдэхэд одоо байгалиасаа цаашаа өгөгдсөн тэр өгөгдлөөрөө
асуудлыг харж байгаа өнцөг нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн залуу хөгшин хүмүүсийнх тийм ээ үе үеэр ингээд өөр байдаг юм байна. Тэгэхээр тэр одоо нөгөө гендрийн тэгш байдал гэдгийг зөвхөн хүүсийн тэгш байдал биш одоо үе хоорондын үеүүдийн тэгш байдал руу цаашаа шилжиж штэ. Тэгэхээр нэгэнт бид энэ нийгмийн бүтээгдэхүүнүүд энэ нийгэмд хамтдаа л амьдрах гэж ирсэн хүмүүс юм чинь. Тэгэхээр бүх нийгмийн оролцоо, үзэл бодол, тэр хөгжилд оролцох чадхаараа одоо бүгдээр хийж бүтээх тэр боломжийг л бүрдүүлэх, тэрийг эрэлхийлж байгаа тэр нийгмийг л одоо ардчилсан нийгэм гэж би бол ойлгоод байгаа. Тийм учраас эмэгтэйчүүд илүү л их оролцоо, илүү л их одоо харах үнцэг шийдлийн гарцсан оновчтой болох байх гэдэг утгаараа бол тантай санал нэг байна. Би ч нэг ээжтэй нэг 2 гуйдуулсан байхад бол цэгсрээл явцдаг байсан. Ер нь бас сургууль хүмүүжүүлэх ухаанд одоо бас шууд ингэж хэлж болохгүй л ахал та. Дээр үед бол ээж аавууд бол суран ташуур бас нэг хаяа хэрэгтэй гэдэг нь зөв хүүхдэд зод гэсэн утгаар биш тийм ээ. Нөгөө зөвд зөөлөн хатууд бурууд зөвд зөөлөн бурууд хатуу бай. Тэгээд болохгүй зүйлийг бол бас нэг ташуур шиг сайхан чангуугаар бас хилээд чиглүүл өгөөл гэсэн санаа байх тийм ээ. Тэгэхээр одоо манай өнөөдрийн нийгэмд бас хаяа нэг хатуу ташуур өгч байгаа юм бол зөндөө байна штэ тийм ээ. Одоо таны насны хүмүүсээс бол одоо залуучуудаа хандаад ийм үгийг хэлэх бол эрхтэй л гэж бодож байна. Манай ээж их тийм чанга чимхдэг юм биш. За нэг чимхүүлсэн байхад бол одоо тэгээд нэг 7 хоног бол хийснэ. За тэгэд энд нэг юм байгаа. Чингис хааны охид байгаагүйсэн бол Монголын эзэнт гүрэн өн удаанаар оршин тогтнож чадахгүй байсан гэдэг том дүгнэлт байна. Тэгэхээр энэ улс орныг ингээд авч явахад ер нь эмэгтэй хүн гэрээ ажил яриаггүй шүү дээ тийм ээ. Тухайн цаг үеэс ахуулаад эмэгтэй хүмүүсийн ямар их үүрэг гүйцэтгэжсэнийг л 2 хөлбөрөнд багтаагаад дүгнэлтсэн энэ том дүгнэлт. Яг тэр үед дэлхийг эзэлсэн энэ том гүрнийг байгуулахад Чингис хаанд ухаалаг хаттаас нь гадна охтууд нь маш их тусалж ирсэн тийм ээ дүгнэлсэн. Хамгийн хатуу хязгаар нутгууд руугаа охтуудаа тэр нутгийг одоо тохинуулах тийм төрийн үүргийг өгөөл илч болгоод явуулж исэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол эмэгтэй хүн бол төрийн үүргийг гүйцэтгэхэд хүүс бол хамаагүй эх оронч төрөний таны яс эх орондоо хайртай байх тэр төрийг удирдах чадвар тэр эцгийн сургаал тэрнээс өвлөж авсан хүмүүжил төлөвшил ухаан л хамгийн чухалтай л гэдгийг л энэ номыг уншиж байхдаа л саяны өгүүлбэрээс бол одоо үйж ойлгож. Тийм шүү дээ. Өнөөдрийн одоо нөхцөл бас их хурлын гишүүн гээд сууж байгаа эмэгтэйчүүдийн хувьд энэ нийгмийн бас 50-ны гаруй хувийг төлөвлөж шүү дээ бид нар. Тэгэхээр энэ хүмүүсийн дуу хоолой болж ингэ сууж байгаагийн хувьд яаж энэ эмэгтэйчүүдээ өдөр тутам тулгардаг асуудлыг нь үр хүүхдийн гэр бүлийнхэн асуудал цаашлаад улс орны хөгжлийн асуудал дээр зөвхөн нэг эмэгтэй хүн гэдэг утгаараа биш энэ нийгмийг одоо бүтээлцэх энэ нийгмийг чиглүүлж удирдах тэр удирдахч хүмүүсийн байр сууриас хандах бай гэдгийг бодож биеэ бэлдэж одоо бэлтгэж асуудалд хандахыг л зорилго болгодог. Тэгээд цаашдаа бас улс төр сонирхож орж ирж байгаа олон охтууд яг энэ өгүүлбэрээс бас ийм ухааныг өвлөж авах байхаа гэж бодож байна. Энэ тэгээд энэ дэр бас нэг юм сони юм байгаа. Авгай нөхөр хоёрын орон дотроо ярьсан яриа гэр бүлийн жирийн бэрхшээл хин хинтэйгээ унтсан тухай эрүүл маргааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байхын цацуу. Хожим нь дэлхийн түүхэнд том үүрэг гүйцэтгэх огт мэдээгүй тэр гэр бүлийн тухайн үед ямар их айцтай байсан тухай. Ямар их хүсэл тэмүүлэлтэй байсан тухай. Нуус тавчинд бичижээ гэсэн байна. Тэгэхээр тэр хүсэл тэмүүллийг ер нь бий болох үндэс нь бол яг Монгол ээж нар. Ээжээр чиглүүлчихдэг шүү дээ ер нь. Одоо сорхогдсон хатаныг бол би маш их хүндэлж явдаг. Яг таны номнаас тэр хүүхдүүдээ яаж ирээдүйн их хаадыг те сургаж бэлдэх үү, оюун ухааны хөгжүүлэхийн тулд номын сан хүртэл байгуулж те хүүхдүүдээ ингэж шатраатай тэр их улс төрийн тэмцэл дотор тэгээд тэсэж үлдэх гарах тэр арга ухааныг заасан тэр ээжээс уламжилж авсан тэр сайхан хүүхдүүд Монголын төрийг үе уламжилж маш олон жил амжилттай бас тэ хүчрхэг байх тэр үүргийг нь бол гүйцэтгэж өгөхөд бол яг л таны сайн хэлдэг ээжийн тэр холын ухаан хүмүүжил яваад байна шүү дээ. Тэгээд тэрийг бол нэг гэр бүлийн жижиг асуудал юм шиг
харагдаад байгаа боловч тэрэн дотор бол агуу их тэр ухаан тэр суур одоо тэр хүний бодолтой тээж явж явах тэр гол үнэт зүйл бол тэнд л харагдаж явж байгаа л да. Тэгээ энд нэг их сайн юм байдаг л одоохон хүүхдээ хүмүүжүүлэх тэр үүрэг ягаад ч юм та нарт оногдсон. Одоо ёстой тэнгэрээс оноосон тийм ээ. Гаргах, өсгөх, үлгийдэхөөс нэхлээд. Тэгэхээр энэ дээр ингэж бишигдсэн байна л да одоохон. Арх ухта гаргуун, дайн тулаан тааруу, өөр ямар ч мэдлэг чадваргүй өөрийн өөгшүүлсэн 4 хүүхдийн эцэг болсон бөгөөд хөвгүүд эцгийнх нь эзэнт гүрнийг сүйтгэсэн ч гэлээ нэр алдрын түүхэнд хизээч арилахааргүй үлджээ Чингис хаан. 4 хүүхэд нь бас нэлийн сахилгагүй байгааз тийм ээ. Та ч гэсэн их хүн. Та хэдэн хүүхэдтэй? Манай 2 охинтой. 2 охинтой. За. 2 охин маань. За 2 охины том нь хэд хүрсэн байх вэ? Том охин маань одоо 29 нас хүрч байна. Өө эмээ болсон. Эмээ болсон. 2 хөрхэн зэхүү, зэ охин хоёртай. Хоёулаа таны фэйсбүүк рүү орох уу? За тийм. Болох уу? Болно. За тэгээ хоёулаа орж гэр бүлийн чин тухай, аж амьдралын тухай ярилцъя тийм ээ? За. Одоо ер нь алс алсуугаа хүмүүс дандаа нэгж авах болоод нөгөө дата их авдаг болчих. Тийм фэйсбүүк. Тэгээ ёстой энэ бэлчээр дээр суугаад шүлээтэй тэнд нэг юм үзэж явах шиг байна. Одоо бол нийгмийн шүлжээ бас ингэж олон нийтийг хамарсан өөрийнхөө дуу хоолойг санал бодлоо хаанаас ч хүргэдэг болсон ийм сайхан цаг үед амьдарч штэ. За энэ сайхан уул манай нутгийн шүтэн Монголыг даасан их хайрхан гэж хүн болгон шүтэж биширч явдаг. Сайхан хайрхаа. Сайхан хайрх. Энэ цас ер нь мөнхийн тийм ээ. Энэ мөнхийн сайхан багасаад ихсэл байх уу? Тийм 90 оны сүүл 2000 оны ихээр нэлээд багассан. Тэгээ сүүлийн жилүүдэд харьцангуй бас нэмэгдээд гайгүй байгаа. Та энэ нутгийн хүн. Тэгээ би нэг юм их гайхдаг. Энэ танай нутгийн хүүхнүүд эмэгтэйчүүд ер нь бараг өстой нэг 49% гэдгийг бараг л үзүүлдэг тийм ээ. 49-гээр яагаад бас нэг 50 гэхгүй 49 гэдэг юм гэхээр би өөрөө эрэгтэй хүн учраас нэг өөрийнхөө нэр төрийг бас жоохон гэрийн эзэн гэдэг юм хамгаалах гэдэг шүү дээ. Эрэгтэй нарийн чүч даваа байх хэрэгтэй. Тий тэрийг өөдгөө тий. Гэхдээ тэр чинь бас хоёр талтай. Саяхан шиг би нэг Норвеги руу бас Монгол улсын ерөнхийлөгчийн айлчилд багтаад ирсэн. Тэгээ Норвегийн засгийн газар ороод сайдуудтай нь уулзсан. Ер нь 51-ээс илүү хувь нэмэгтэй сайдууд байлаа шүү. Гүйцэтгэх засаглалтаа. Тий, гүйцэтгэх засаглалтаа. Их хурлын ерөнхийлөгч нь бас эмэгтэй хүн байсан. Бид нэр 11 хүнтэй уулзахад 7-8 эмэгтэй сайд нар байсан. Тэгэхээр бас нөгөө нийгмийн тэдний нийгэм бас их сонин юм байлээ. Нөгөө эрчүүд нь манайхны дээр үед нөгөө дайн байлдаанд явдаг шиг загас агнуураа хөөгөөд нөгөө далай руу гараа явчихдаг. Тэгээ эмэгтэйчүүд нь үлдэж нөгөө ахуй нийгэм соёлын асуудлыг хариуцдаг байсан. Тэгээ тэр уламжлал нь давагдаад ер нь энэ улсаа удирдах, аймгаа хөгжүүлэх, хотоо хөгжүүлэх асуудлууд ер нь эмэгтэйчүүдийн үүрэг гэсэн тийм одоо соёл бас тэнд нэлээд тэр тэгвэл бас яг адилхан нүүдэлшин бидний чинь соёл тийм шүү дээ. Тий, тэгэхээр манай энэ хатад бас нөгөө дайнд явцсан агуурн тий эх орноо нутгаа хамгаалж зарим үед бол харийн дайснаас хамгаалж тэмцэжсэн олон баатарлаг одоо хаттууд байгаа шүү дээ тий. Харийн дайснаас гадна дотоодын дайснаас. Тий. Өмнө шууганыг дарж чаддаг, эвийг олдог, маш их эв олох чадвартай. Тийм ээ? Ер нь их тийм ухаалаг тэр нутаг байна. Манай завханчууд бол бас их омогшдог ард түмэн шүү дээ. Өөрсдөө их оюунлаг олон томхтой хотыг төрүүлсэн. Тэгээд одоо энэ очрын сайхан Монголыг даасан их хайрхан манай нутагт байдаг. Олон эмэгтэйчүүдээ бид нэр сонгож чаддаг гэдээ одоо ярих юм бол маш их олон зүйлээр омогшдог. Тэгээд хамгийн гол нь бол манай нутгийнхны бас нэг байгаль дэлхийгээ хайрлах энэ хамгийн үзэсгэлэнтэй сайхан газрууд манай нутагт бас их байдагтай холбоотой байж магадгүй. Хүмүүс маань их нутаг усаараа бахархаж хоорондоо ер нь нэг тийм сэтгэлийн хөдөлгөөн бас хүмүүнээ хайрлах, хүндлэх тийм сэтгэл их өндөртэй ард түмэн шүү дээ манай нутгийнх. Тийм. Тэгээд дээр нь эмэгтэй хүн хүүхдээ хүмүүжүүлдэг, шулуун шударга хилдэг хүүхдтэй
Яаж зөв явах тухай зөвлөдөг тийм ээ. Гол зөвлөгч. Энд нэг юм битсэн байна. Морь унс Монгол юм хүүхнүүд. Тэ. Морь унсан байхад нь гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байлаа гэж. Тэр нэг гоё өндөр бортгомолгай тэр одоо ундаг дээл хувцс тэр гоё жимгэлнэ. Ер нь Монгол эмэгтэйчүүдийн Монгол хувцс угаасаа их үзэсгэлэнтэй хүнийг их сүр оруулдаг тий. Маш олон гоё нандин ийм элементүүд орсон яг урлагад ч гэсэн тийм ээ. Тэр дотроо эмэгтэйчүүдийн хаттай хувцс бол гайхамшигтай шүү дээ. Энэ бол тэр чигээр урлаг. Ямар ч эмэгтэй хүн тэр сайхан Монгол дээлийг өмсөд бол муухай харагдах эмэгтэй хүмүүс байхгүй тий. Байхгүй. Та өглөө гэртээ та цайгаа чанддаг уу? Өглөө осоод цайгаа чанна. Яг өдөр бүр. Өдөр бүр. Би ч өглөө их эрт босчдөг. Ер нь 6. Ямар хоол хийж их вэ? За сүүлийн үед манай бас нөхөр маань нэг залуу үедээ бол хуурга голдуу, 2 дугаар хоол голдуу. Тэгнь. Одоо бас жоо насны ахиад шүлтэй бол ер нь өглөөгөр шүл идэх дуртай. Тэгээ өглөөсөө хоёулаа ямар ч байсан хамт сууд цайгаа уучаа. Тэгээ за өнөөдөр ингэн гээд ажиллаа төлөвлөж яриа тэгээд гардаг. Та өглөө осоод нөхрийнхээ царайг хардаг уу? Харлгүй яах вэ? Манай аваад игдгийг. Өглөө осоод царайг нь харна. Тэгээ гайгүй бол за өнөөдөр гайгүй юм байна дэ гэж бодно гэж. Тэр бас их сайхан чанар шиг хүүхнүүдийн тэр нөхрөө хайр. Ер нь бол олон жил ингээ хамт амьдрахаар чинь нүр царай харцыг хараад за ямар хуу байна уу, юу бодож байна уу? Өнөөдөр баяртай байна уу? Ямар нэг юм тохиолдож юу гэдэг чинь уншигдэн шүү дээ. Уншигдэн тийм ээ? Тий. Тэгээ за ямар үг хэлвэл арай сэргэх үү те? За үг хэлэхгүй маа гэхэд үйлдэлээрээ юугээд нэг хөдөлчвөл мань хөө ингээ сэргээд явчих гэдгийг чинь бүгдээр мэдэн шүү дээ те? Мэдэн шүү дээ тий. Тэгээд яг хэрэг дээрээ бол ингээд мос ирчүүдийг бол залаад байгаа юм шүү дээ. Манай угаа бас яг тэгдгийг. Тэгээ тэр хүнийг дандаа ингэдэг, хүнийг хайрладаг, өмөрдөг. Хичнээн одоо энэ зүрх муу юм хийсэн ч өмөрөөд идэг. Нэг тийм нэг сайхан зан чанар Монгол эмэгтэйчүүд бол бий тийм ээ. Тэгээ ер нь Монгол эмэгтэй хүн бол үр хөвгтөө сайн сайхан явуулах юмсан гэж хүснэ. Тэгээд тэр утгаараа үр хөвгтийнхаа ирээдүйн сайн сайхны төлөө түмэнтэй, бусдтай, олонтой сайхан явах ёстой. За би чинь бас 10 хүүхэдтэй айлын бага шүү дээ. Оо тийм үү. Тэгээ манай ээж авч бас настай дох хүмүүс байсан болохоор намайг мэдээ орох цагаас л олонтойгоо явах хэрэгтэй шүү. Хүнийг гомдоож болохгүй. Хүнд сайн санаж яв. Ер нь хүнийг муу санаж явсан хүний үйлс бүтдэггүй гэх мэт тиймэрхүү одоо ахмад хүний сургаалыг айгүйх хэлжээс яг тэр сургаал дотор өссөн байхгүй би. Тэр ер нь тэр олон хүүхдтэй айлын хамгийн бага нь юу хийх вэ? Гэрийн ажлын хуваар бас нэг оновчтой юм байгаа шин. За бүр багтаа бол эрхлэхийг хийн шүү дээ тийм ээ. Тэр олон ах эгч нарт тий. Тэгээ яг мэдээ орох үед бол ах эгч нар ихэнх нь байхгүй сургууль төгсөөд явцсан зарим тустай гэр болчихсон. Яг өөрийнхөө дээдлээ 2 ах тэгээ нэг эгчтэй л нэг гэр төссөн. Бус нь бол ихэнхдээ ингэж яваад гисэн. Тэгээ. За одоо хоёулаа яг сая ярьсан гэр бүлийн чинь зургнуудаас харъя тэхөө. За. Энэ ямар сайн зураг авсан юм. Энэ өстө мундаг гоё зураг авсан биш үү? Тийм манай зураг авдаг нэг сайн хүү байгаа. Бас их мундаг Монголын гама гэдлэгт ажиллаж байсан. Хин. Бид инженеаш гэдэг хүү байгаа. Тий инженеаш. Тий инжээс. Фото сайн штэ. Тий над фото ч бүр уран сайхны фото бай. Дотоо сэтгэлийн илэрхийлэл зөвтэй тий. Зураг авах гэж ингэ зэрэгс зогсоогүй. Тийм ээ. Ер нь ингээд зураг авахд чинь заавал нэг поз аваад заавал одоо янз нэг тий чи өнгөрсөн штэ. Энэ чинь гарт төрөөд ирсэн. Ингээд үйлдэл дээр явж байгаа үйл явдлыг ингээ гоё. Энэ сөсгөр нөхөр энэ миний нэг зээх хүү гэж яриад байгаа. Энэ нөхөр эмээ болгосон байна те. Одоо амьдралын утга учир энэ эмээ. Ямар гоё үгүй амьдралын утга учир гэдэг чи тий. Тий хүүхдээ хайрлаагүй хайраар л хүүхдийг хайрладаг юм шиг хөө юу. Дидин гэсэн. Дидин гэсэн нэг хөгшин олон одоо ач хүчтэй хүн шиг ирж иж магадгүй тэгтэл би бол бас яг үнэхээр. За энэ олоолаа байгаа танай гэр бүлийнхэн хаана байна? Ээж чинь аав чинь хаана байна? За манай ээж аавын бол зураг л байгаа да. Тий зургийн л үзэн шин. За ээж аав маань зураг. Гоё юм байна. Аав чинь загдах уу? Тий манай аав настай намайг мэдээ ороход бол 60 50 гаруй насны хүн байсан. Тэгээс сумынхаа нэгдэлтэй олон жил яруу хийжсэн
анх одоо нэгдэл байгуулахад Говьлтай аймгийн Жаргалан сумын хариуцсан байна. Тэгээ Говьлтай Жаргалан ч манай сахантай нийлээд наашаага цогт Жаргалан сум гэж байгуулагдах үед нийлэн орж ирсэн байна шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр Жаргалан баян бол тэр сумуудыг бол бас засаг дарга тэр үедээ л сумын дарга бичиг үсгтэй өнгөд бас олон ажлуудыг хийж явж исэн байгаа. Таны руу орохоор наран туяа загдхуу гэж орж ийн, тийм ээ. Тий. Наран туяа загдхуу гэж ороод таны Instagram руу яаж орох вэ? Бас хаягаар уу? Тий, наран туяа Instagram хаяг нэ. Би яг аав ээжийнхээ зургийг энэ Instagram дээр яг хийгээгүй юм байна. За яах вэ? Энэ ямар Энэ бол зохны улагчны хар нуур гэдэг маш үзэсгэлэнтэй одоо сүүлийн үед дотоодын жуулчид очиж байгаа. Манай Сахын аймгийн Эрдэнэ хайрхан сумын нутаг. аялал жуулчлал бол За ийшээ бол үнэхээр аялал жуулчлалыг бас татах ажлууд нэлээд хийгдэж байгаа. Энэ увс руу явдаг төв зам манай Эрдэнэ хайрхан сонгон цэцүүл гэдэг энэ дунд сумуудын дундуур явж байгаа. Тэгээ энэ дээрээс бол энэ улагчны хар нуур руу сүүлийн үед бол хяргас нуур явсан хүмүүс заавал ирж байгаа л да. Тэгээ энэ нуураа иргэн тойрон танд мухардын гол гэж сонссног уу нэг нь элсэн дороос гарч ирдэг. тийм үү? Тийм өндөр юм махан элсэн дотроос доороос шууд урсаад гараад ирдэг. Маш гоё үзэсгэлэнтэй газар байгаа ш. Тэнд бас аялал жуулчлалын төв байгуулах гэж бид нэрс ажиллаад байгаа. Энэ та үг хэлж гин үү? Энэ ямар асуудал дэлгээ тавьчих та? За энэ сая хамгийн сүүлийн ноолуурын худалдан авалтын талаар миний хэлж байгаа үг хийнд ээж байгаараа байж байна. За илүү сонсъё та жижигхэн сонсъё. Одоо энэ интерийг бол одоо хүмүүс бол таны юу руу ороод шууд үзэн штэ. Шууд үзээд явж байгаа. Дэд залт нэмэх. Жижиг дунд чи юу лээ? 5 нарантай гişүн 5 нарантай гişүний гарсан салбарын төсөл. Тогтоолын үсгийн нэг дэх залтын нэг дэх дэд залтад дор дур заагуулгахдаа дэд залт нэмэх. Тэ ноолуур худалдаа авалтыг За одоо ингээд цааш нь манай хүмүүс үзчихин тийм ээ. Тэгэхээр ноолуурын та ямар асуудал өөрчилсөн гинэ? Сая ерөнхий сайд бол энэ коронавирустэй холбоотойгоор эдийн засгийг хямралд оруулахгүй ард аж ахуй нэгжүүдэд иргэдээ орлоготой байлгах аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дампуурлаас хамгаалах гэдэг нэлээд багц арга хэмжээнүүдийн төслийг бол танилцуулсан 7 арга хэмжээ авна гэх. Тэрний нэг нь бол 300 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Тэ малчтын гар дээрээс ноолуурыг 100 мянган төгрөгөөс доош бүгээр худалдаж авна гэсэн ийм асуудал тавигдсан байна. За тэгээ яг үнэхээр бол малчтад бол энэ ноолуурыг 100 мянгаас доош оруулахгүйгээр худалдаж авах шаардлага бол байгаа. Яг тэгвэл малчтын орлого бол хавар намар хоёртой л нэг ирж байгаа шүү дээ. Хавар бол ноолуурыг зараад, өвөл бол махаа зараад. Тэгэхээр нэгэнт ерөнхий сайд ингээд амлалтсан болол хийх ёстой. Амлалтсан гэж би бол шаардж байгаа. Шаардж байгаа юм шүү дээ. 300 тэрбум чинь бол бүгдийг нь авахд хүрэхгүй. Яг тэгвэл Монгол улс бол 10,000 тонн ноолуур бэлтгэдэг. Одоогийн энэ хэлж байгаа мөнгө чинь бол 3,000 тоннд нь л хүрнэ. За үлдсэний яах юм бэ? Гарцаа олохгүй байгаа бол би гарцаалж өгье. Энэ ноолуурыг бол стратегийн ач холбогдолтой энэ том одоо экспортын бүтээгдэхүүнээ энэ жилдээ аваад самнаад угаагаад хадгалчихаа. Энэний төлөө бол угаадаг самнадаг үйлдвэрүүдийг дэмж энэ үйлдвэрүүдэд үйл ажиллагааны зардал санхүүжилтийн бас өгөх хэрэгтэй. Тэгээд ноолуур хөтөлбөрийг ингээ хэрэгжүүлчих бол аж ахуй нэгжүүд дампуурахгүй, ажилтай ноолуурын үн унахгүй, нөгөө талдаа ерөнхий сайд хэлсэн үг нь бас биелэгдээд хамгийн гол нь малчид орлоготойгоо болно гэсэн энэ санааг хэлсэн. Тийм байна. Өөлийн хий нэг юу гэдэг ч нэг таан мэнгэр түүж өөгээ. Тэгээд эдсэн хоолоо талын нэг маргааш ид гэдэг нэг тийм хэсэг байгаа. Энэ уран сайхны кино хийж байгаа байхгүй. Тэрэн дээр нэг тийм хэсэг бай. Тий. Тэгэхээр та бол маргаашийг харж нэг жид тэсья. Дараа жил дахиад сэргэн шүү дээ амьдрал үргэлжлэн тийм ээ. Ер нь бол дэлхийд даяараа энэ коронавирусын нөлөөллийг нэг жил гарan үргэлжлэх байхаа гэж тооцоолдог байна. Тэгэхээр бид нар бол энэ вирус гэдэг юм гарна гэж юусоо бодоогүй учраас 11 сард одоо өнгөрсөн оны төсвөө батлахтаа бүх юм өсөлттэй эдийн засаг бол тэлэлттэй нүүрс зэсээ энэ хэмжээндээ гаргаад орлогыг нэлээд сайн олчно гэсэн тийм өөдрөг төсөөллөөр төсөв баталсан. Харамсалтай нь бидний одоо санснаар бүх юм болоогүй. Тийм учраас
одоо яаж байгаа төвшнөөсөө энэ нэг жилийн хугацаанд ард иргэдийнхээ амьдралыг доош нь оруулахгүй байх вэ гэдэг нэг хямралын үеийн тусгай хөтөлбөр, тусгай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болчиход байгаа. Тэгээ яг хоо их хурл дээр гишүүд, намууд өөрийнхөө хэлбэрээр өөрийнхөө өнцгөөс хараад одоо хувилбараараа л арга хэмжээ авч ийн л да. Засгийн газрын зүгээс бол тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Гэхдээ хэр онсон бэ, хэр үр дүнтэй бэ гэдэг дээр л одоо асуудал яригдчихсэн шүү дээ, тий. Одоо хоёулаа энэ яриг үүгээр өндөрлөөд тэгээ таны боловсролын байдлыг одоо та бүхээртэй танилцж шинээр нэмэгдэж танилцж байгаа залуучууд хүмүүс ингээд таны фейс хаяг юу сүлжээний хаягтай болсон таны энэ рүү ороод бүгдийг үзчихин таныг ч тэгээ сайн хэлсэн үг болгон чинь ингээд нэг тийм хатуу үгээр тэгтээ нэг тийм юу яасан биш, ташуурдсан биш. Тэгтэл зүрхэнд хатуу ордог л доо. Ер нь бол хүмүүс бол сонсдог. Маш сайн сонсож авдаг таны үгийг. Тэгэхээр та чинь яг мэрэгжлэр бол Хуульч. Тий. Яг шилжилтийн үед 90 онд тэр үеийн зөвлөлт холбоод улс одоогийн Оросын албаны улсын Эрхүү хотын их сургуулийн хуулийн анги төгссөн. Оросоор бол гайхалтай сайхан ярьчихнаа. Тэр үедээ 5 жил сурсан. Аль хот гэлээ? Эрхүү гэх. Манай монголчууд ч ер нь эрхүүд их боловсруучнаа бэлтгэсэн шүү дээ. Ер нь манай монголын тэр үеийн боловсруучны ихэнх нь л эрхүүд бараг 3000 гаруй оюутан намайг их сурж явах үед байсан. Тэгээд яг нөгөө манай оюутнууд ярьдгийг сайн цагийн сүүл төгсгөл гэдэг юм уу та. Тэр үед оюутан байсан гэд. Яг 90 онд бол перестройка гэж Оросд яг ийм төрлийн Орос улс бол дотрооддоо бас нэлээ юм нийгмийнхаа одоо чиг баримжаагаа өөрчилж исэн тэр он жилүүдэд яг оюутны сүүлийн жилүүд таарсан. Миний нэвтрүүлгэнд орсон хүмүүсийн ихэнх нас нь одоо энэ лиг ачаа авч явандаа гэж бодсон хүмүүсийн нас нь 40-д насны хүмүүс байдаг. А яг 90 онд бас дээд сургуульд төгсөж исэн хүмүүс байна. Тэгэхээр биднес 90 онд тарьсан үр жимсээ одоо авч эхэлсэн байна л да. Яг 90 оны бидний үеийнхэн бол энэ хоёр нийгмийн яг дундсан завсар аль нийгмийн мөн чанарыг яг нүдэрээ амьдралаараа яг туулж үзэж өнгөрүүлсэн хүмүүс л те. Би бол оюутан төгсөөд Монгол улсын Төв банк гэдэг юм дөнгөж анх байгуулагдчихсэн. Нөгөө зах зээлийн нийгэм төвлөрсөн төлөвлөгөөт нийгмээс эдийн засгаас нөгөө чөлөөт эдийн засгийн харилцаанд яг шилжиж байгаа тэр үед хараад тэгээд яг одоо хувь тохиолорч гэдэг юм уу Төв банкнд хуульчаар анх ажилд орсон. Тэр үед зөвхөн Монгол улсад одоо Төв банк, Арилжааны банк гэдэг хоёр шаталтай банкны тогтолцоо дөнгөж үүсчихсэн. Тэгээд банкны хууль гэж ганц хууль батлагдсан байсан тэр үед ороод за өнөөдрийн банкны салбарт одоо мөрдөж байгаа 14.5 хуулийг яг боловсруулах тэр юмд нь гардаж оролцсон. Тэгээ юу ажилласан гэхээр бидний нөгөө сурсан бүх зүйл бол төрийн өмч, улсын өмч гэж сурсан. Тийм, ер нь төрийн удирдлага, төр бүх юмыг одоо удирдах, чиглүүлэх үүрэгтэй гэсэн тэр концепцээр сураад ирсэн. Тэр концепц чинь энэ байна. Тийм биз? Яг үнэ. Одоо марксизм, Маркс, Ленин, капитал гэж одоо тэр үе бидний унш судалж ирсэн зүйл нь энэ социализм яаж коммунизмыг байгуулах вэ? Тийм банк санхүүгийн хувьд тийм ээ. Гэтэл тан дээр энэ нөхөр өрөөд ирсэн чөлөөт капитализм ороод ирсэн. Яг хурц ирээд яг Төв банкнд ажиллаад ихсэн чинь арилжааны банкудад зээл олгодог, хуваарай хүмүүс бизнес эрхэлж болдог, гадагшаа явж 8 арилжаа хийж болдог. Яг энэ нийгэм рүү бууж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт бид нөгөө өөр юм сураад энд ирэх хийж байгаа ажил маань шал өөр нийгмийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг сурангаа бас хийх тийм л яг цаг үе дээр. Эмэгтэй хүний насыг асуудгүй. Гэхдээ та тэр үед хэдтэй охин байв? Дөнгөж сургууль төгссөн чинь 23 4-тэй охин л төгсөж ирсэн. Цоо шин систем рүү тэгсэн. Тий. Яг одоо би яг ажлынхаа гараа эхэлж байсан үе сандгийн сайд нарын зөвлөл гэж байсан. Засгийн газрын тэнд ороод одоо энэ банкны салбарт мөрдөж байгаа бүх хууль дүрмийг эхнээс нь одоо судалж эхэлж байгаа. Тэр үед бол Төв банк гэдэг бол засгийн газрын нөгөө банк шиг тийм ээ. 5 жилээр эдийн засгаа төлөвлөж хөгжүүлдэг байлаа. Хөрөнгө оруулалтын чиглэлээр тийм. Улс орны аж ахуй аль чиглэлд нь хэдэн сангийн аж ахуй байгуулах уу, хэдэн ферм байгуулах уу тэр бүхэнд төлөвлөгддөг байлаа шүү дээ. Тэгээ тэр үеийн тэр
хууль эрх зүйн өөрчлөлтийг зохицуултыг л одоо өрсөлддөг чөлөөт хувийн бизнес, хувийн салбарын тэр нийгмийг бүтээгч болох тэр зүйл рүү чиглүүлэх. Энд л миний бол эхний одоо 10 жилийн ажил маань зарцуулагдсан. Зөв. Та бол ерөөсөө л энэ нийгмийг яг байгуулцж ийсэн биш, цоошин нийгмийг байгуулцж ийсэн гэсэн үг шүү дээ. Цоошин Яг тэгж хэлж болно. Одоо салбартаа л одоо өөрийнхөө чадлыг чиглэлээр та бол өөрийнхөө салбарт яг л байгуулж ийсэн тий гардан. анхны арилжааны банкуд маш олноор байгуулагдчихлаа. Анх зээлийн хүү сарын 20% энэ зээл авч бизнес хийжсэн бол одооны хүмүүс бол итгэхгүй тийм ээ. Тийм л үедээс манай инфляц 300 гарсан. Тийм их үний өсөлттэй тийм нийгмийг л 90 онд анх эхэлж өөрчлөлийн төлөө энэ залуучууд цуглаж ардчилсан энэ чиг баримжаатай гар чөлөөт эдийн засаг зах зээлийн харилцаагаар одоо улс орноо хөгжүүлэе гэдэг сонголтыг хийсэн шүү дээ. Таны багш юм биш. Эрхүүгийн их сургуульд. Үгүй энд одоо яг тэр гардаад орж шít. Энэ бүх зүйлийг бол Төв банкнд бол намайг анх Монгол банкнд ороход жаргал сайхан байсан. Ерөнхийлөгч энэ Монгол банкны ерөнхийлөгч байсан Залжиргал ерөнхийлөгч ахан штэ. Бас их сонинтэй нэг ах トゥ хоёр Монгол улсын Төв банкыг бас хоёулаа дараалал удирдах штэ. Сонирхол тохиол. Тэр үед чинь тэгвэл нэг юуны хэрэг энэ төр гарч ирсэн юм. Акт дээлрийн хэрэг. Яг үнэ. Яг тэр үед чинь гадаад төлбөр тооцсон дээр Монгол улс чинь валютын нөөцгүй болтлоо тий. Дээлрийн арилжааны алдаг. Тоглож мөнгө олохгүй явж исэн хэрэг шүү дээ. За яг хар үгээрээ яриад хөрвчлэн мөнгө болдох тий. Яг эдийн засгийн утгаар бол гадаад худалдаа одоо арилжаа нөө форексийн арилжаа шиг л орж байгаа. Тийм гадаад улсынхаа валютын нөөцөөр тодорхой хэмжээнд бас арилжаанд оролддог. Тэр л зүйлийг тэр залуучууд бас эхэлж тусалж хийж ирэх шүү. Тухайн үед нь бас сайдны зөвлөс тодорхой хэмжээнд бол хийж болно гэсэн тийм зохицуулт хийж өгсөний хүрээнд хийсэн л тал. Зөв. Найз нөхөд чинь ямар хүмүүс вэ? Одоо яг тэр үед бужигнж явсан. За тэр үед бол Төв банкн дээр энэ маш их өөрчлөлтүүд гадны дотны байгууллагын шумаар одоо валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны шумаар мэрэгчлэтнүүд их ирж яаж энэ Монголыг хурдан хугацаанд шилжилтийн энэ цаг үеийн даван туулахад нь туслах уу гэж олон хүмүүс иржсэн. Тэгээд гадаад дотоод олон найз нөхдүүд бүгдээрээ хамтраад одоо энэ банк санхүүгийн тогтолцоо хөгжүүлж, энэгээр дамжуулж санхүүгийн системээ эрүүл болгож, тэгээд улс орныхаа хүжилд эрүүл зөв санхүүгийн системийг бий болгохын тулд явж исэн. Тэрэнд хамт ажиллаж исэн бүхэл хүмүүс бид аюул сайхан найзууд. Төв банкнаас л эхэлсэн болохоор тэнд одоо ажлынч, амьдралынч найз улс олон улсууд байгаа. Та баг байхдаа хонь хариулдаг байсан уу? За хонь аймгийн төв дээр байсан уу? Гэхдээ сум дээр байсан, хонь хариулж исэн. Гэхдээ нэг их олон удаа хариулаагүй. Яа миний дээдлийн хоёр ахнаар голдоо хариулчихсан шүү дээ. Гэтэ 2-3 удаа бол хоньыг хариулсан. 2-3 удаа хоньыг хариулсан. Өвхөр бол сан эмэгтэй хүүхдүүдийн үед л ээлжтэй тусаж өглөө осч өвхрөө сан тэгээ цагаан идэгээ боловсруулна. Өдөржингөө тогоо нэрнэ. Манай цохон чи их тогоо нэрдэг шүү дээ. Та манай цохонд ер нь очиж үзчихсэн үү? За би ер нь их сайхан шимээ архитай. Очно. Бүр зарж очиараа та. Зарж очно. Сайхан шимээ. Би ерөөсөө ачаагүй танаа нутгаар очиж үзээгүй юм байна. Өөрт чинь хэдэн цаас өгөөл явуулж исэн болохоос шүү. За яасан сайхан. Тэгэд ер нь бол цагаан идэгээ боловсруулад одоо та хөдөөний амьдрал сайн мэдэх учраас ер нь хөдөө нутагт ирээдүй сайхан ирээдүй байгаа тийм ээ. Байгаа. Би ер нь Монголын хөгжлийг энэ хөдөөж чухал салбар энэ монголчуудын уламжилж ирсэн соёл үндсүүл дээр тулгуурласан аялжуулчил бол нэлээ их одоо хөгжлийг нь чиглүүлэх гол салбар гэж харддаг шүү дээ. Тийм учраас сүүлийн 3 жил ер нь энэ хөдөөрөг чиглэсэн бодлого бидний энэ оновчгүй үрэлгэн төсөв хуурилтаа яг цэгцтэй болгож яг хөдөө аж ахуй салбараа үр ашигтай салбар болгоход хөдөө амьдарч байгаа хүмүүсээ хотод байгаа хүмүүсээс дутахгүй юм аятай нөхцөлд амьдруулах замаар экспортын тэр тусмаа ариш ашир ноос ноолур бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр өөрийн орон зайг эзэлсэн тийм бүтээгдэхүүн болж үйлдвэрлэхэд төлхөө анхаарах хэрэгтэй гэдэг дээр ажиллаа. Шинэ ер нь Монголыг хөгжүүлэх шинэ хөдөөгийн бодлого гэдэг ийм бодлогыг бас гаргаж
хэдийгээр сөрөг хүчний гишүүн ч гэсэн энэ засгийн газрын гишүүдтэй бас ойлгуулж хэдий дарах хэмжээнүүдийг бас авлаа. Энийн үр дүнд бол бас хөдөөрөв чиглэсэн, малчт руу чиглэсэн, сум суурин хөгжүүлэхэд чиглэсэн бас зарим тодорхой одоо бодлогууд хэрэгжиж эхлээд байна. Тэгээ та их зөөлхөн тэгээд их намуухан ярих юм. Би бас олон чанга ярьдаг хүмүүстэй уулзж ирсэн. Тийм ээ? Аль болохоор хүний гуйдаг л да. Бити чанга яриатай, чи тэр хоёулах нэ байгаа шүү дээ. Би дүлий биш гэж одоо ирсэн. Таны энэ сайхан намуухан яриа чинь хүнд их ихтэй очдөг л доо. Ер нь тэгээд хүн ер нь та одоо хүүхдүүдэд ямар юм захиж чинь хар багаас нь одоо энэ багасаа суухаасаа эхлээл хүн болох нь харагдаж шин. Тий. Ер нь хүн их өөртөө их ихтгэлтэй байдлыг бий болгохын тулд өөрийг их бэлдэх хэрэгтэй. Зоригтой байж тухайн асуудлаа сайн судалдаг. Энэ гарцаагүй шийдэл нь мөндөө гэж өөртөө итгэл авсан хүн бол ярьж байгаа хэлж байгаа юм өөрөө их ихтгэлтэй тэгээ бас хүмүүст сонсогдохтой үнэмшилтэй сонсогдно тийм ээ. Тэгэхээр хүүхдүүдтэй бол багасаа л цагийн дэмий өнгөрөөж болохгүй. Ер нь л одоо хүн урдаа зорьсон тавьсан зориггүй бол хинч биш. Тэгээ цагийн дэмий өнгөрөөгөл амьдрал утга учиргүй болчих штэ. Тэгэхээр хүний амьдралд хүн болж төрнө гэдэг чинь маш ховорхон хувь заяа. Тэгэхээр энэ олдсон хувь заяагаа аюу утга учиртай бас амьдарч өнгөрөх хэрэгтэй. Эргээд харахад харамсах зүйлгүй бусдын төлөө чи өөрийнхөө төлөө амьдралаа зориулаад өөрийнхөө амьдралыг болгоцсон бол бусдын төлөө бас өөрийгөө зорж чадах тэр хэмжээнд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй шүү миний хүүхдүүд. Тэгжиж амьдрал утга учиртай болно л гэж загтгий. Та ядарч байна уу ер нь? За ер нь бол бас эмэгтэй хүнд ус төр бас тийм хялбар ажил биш. Цаг наргүй ялангуяа одоо улс төрчдийг үнэлдэг тийм нийгэм биш. Улс төрчдөөс дандаа өө хайдаг, нөө хийж байгаа сайн зүйлийг нь олж харъя гэхээсээ илүү жижигхэн алдаан дээр нь одоо бас их шүмжил илүү их хэлдэг. Ийм нийгэмд бол яг бусдын төлөө чин сэтгэлээ зориулаад явж идэл урдаас урам хугарахаар тийм хариу үйлдэл үзэгдэхэд бол үзүүлэхэд бас хүн л юм болсон бас гомдон шүү дээ тий гомдон шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа ингээд цаг наргүй ядраад явж байхад сэтгэлээрээ сайхан дэмжиж хамтраад бүтээх тэр боломжийг шал дэмий хоорондоо маргалдаж ойлголцохгүй тий сөргөлдөж энэ алдаж байгааг харахаар бол үнэхээр харамсалтай байдаг. Яг тэргээрээ бол сэтгэлийн бас ядаргааг бас авдаг. Тэгээд дээр нь та чи өөр юм зөөлөн юм доктортай нэг ёстой нөгөө амар жаргал сайд доктор хүч гэдэг шиг та нэг тийм зөөлөн хүч байгаад шүү дээ. Зөөлөн. Тэгэхээр ийм зөөлөн байж ингээд дотоод сэтгэлээ барих, өөрийгөө барих тэр их хүч бүр өөрөө чинь туйлдулдаг баг тийм ээ. Тийм заримдаа бол бас тэгнэ. Тэг хүн хамгийн гол нь эвлэж ажиллахад бодол санаагаа нэгтгэх хэрэгтэй. Зорилгоо нэгтгэх хэрэгтэй. Нэг хэсэг нь ингээд аюу зөв юм руу төлөө ингээд хүмүүсийг итгүүлж энийг хамтаараа хийх нь туйлын зөв шүү. Нийгмийн өөрчлөлт гэдэг бол хүн болгоны эргэн тойрноо өөрчилчих юм а гэсэн тэр санаа, тэр одоо манлайллыг л нэгтгэх асуудал шүү дээ. Тэгээ явж идэл заримдаа ойлгохгүй ч юм уу те. Жишээлх юм бол одоо саяхан шиг нэг яг амьдрал дээр болсон бүр үнэхээр гомдох шиг болж байгаа зүйл байгаа. Аймгийнхаа бүх багийн дарга нарыг дагуулад бүгдээрээ аймгаа ногоон байгууламжтай болгоё. Аймгийнхаа дэд бүтцийг сайжруулах, хотоо гоё болгоё гэдэг ингээд зориод бүгдээрээ гэрээ янзлыгээ явж байгаа шүү дээ. Гэрээ янзлыгээ явж итэл зарим нэг хүмүүс тэрийг нэг ойлгохгүй дундаас нь те. За энэ бол одоо хэрэггүй ажиллаж гэдэг юм уу ингээд хүнд нэг тийм ирж хүчин ориглоод ингээ гоё ажиллаа явж байгаад ойлгохгүй хүмүүс дундаас нь ингээ таслахаар үнэхээр харамсалтай бөгөөд бухимдал төрүүлдэг. Харин манай ээж бас яг тэгж уурладаг байсан. Тэг хийхгүй бол зүгээр бусдыг цуглуулад ингээ тгий гэхээр нэг хоёр нь энэ төр хэрэг чи яхаараа ингэдэй чи нийтийн үйл хэрэг нэ тэр манай ч одоо ерөөсө хатуу ээж байсан л да. Тэрнээс гадна нөгөө шудраг хүний дэргэд байх бас зөв миний заримдаа төвхтэй. Заримдаа бол ингэдэг шүү дээ. Айгүй хэцүү. Нийгэмд чи олон өнгө байна шүү дээ, тийм ээ? Хүн болгон янз бүр л байна. Зарим ингээд чин сэтгэлээсээ зарим зүйлийг хийх гэж зүтгэн.
Зарим нь бол гинтхэн сэрсэм шиг орж ирээд баахан зүгээр ерөөсөө шуугуулаад баатарлаг дүрсгэж байгаа явчихна. Тэгээ тэр болгоны дамжийг олох олон хүнд нөгөө хийгч байгаа ажлынхаа эцсийн зорилгыг ойлгуулна гэдэг бол улс төрч хүнээс бол бас нэлээ их хүч хөдөлмөр шаарддаг юм лээ. Тэгээ тэрэнд бол эхлээд жоохон бохимд нь арга яваа болохгүй зал тэрэндээ түүртэн. Тэгээ явандаа тэгээд бас ард түмэн ойлгоод ирэхээр хүн урам авдаг. Ер нь бол урмаар хүн чи амьдрэх учраас хийж байгаа зүйлийг мань зөв ойлгоод дэмжиж байгаад нь бол ард түмэндээ сонгогчтой бол үнэхээр талархаж явдаг. Энэ хүмүүсийн хариуд би энэ нутгийн төлөө ямар нэгэн зүйлийг бол эхэлсэн бол дуусгах хэрэгтэй гэсэн тэр л чин сэтгэлээ тэр зорилгыг л өөрлөл явж байгаа. Тантай ингээ яриа суусан чинь манай ээж маань санагдаад болдгоо. Тэгээд би одоо таныг түрүү та ярьж байхдаа сархтаны хатныг ярьсан шүү дээ. Тэгээд сархтаны хатны мунд хүүхдүүд бүгд хаан суусан тийм ээ. Тийм мөнх ханаас эхлээд ямар хэцүү байсан бол тийм ээ. Тэр би даасан том нөхдүүдийг эвийн олж ер нь эвийг олоход та нар ер нь та юу гэж бодож байна? Эвийг бол энэ тэр үеийн хаадуудын үйл явдал тэр баг хаадууд их хаадуудын төр удирдахжсэн тухайн үед болж ирсэн үйл явдлыг ингээд хараад ахаар эрэгтэйчүүдийн дунд ингээд тэр хүмүүсийн санаа зорилго одоо хүслийг ингэж уйлдуулж нэгтгэж эвлүүлэх энэ ажлыг бол бүх цаг үед эмэгтэйчүүд хийжсэн харагддаг. Одоо ч гэсэн ингээд заримдаа манай одоо улс төрч лидер удирдагч нар маань хоорондоо эвлээсээ нэгдээсээ энэ улс орныхаа хөгжлийн энэ боломжийг тийм ээ алдахгүй тулд яг энэ цаг үед одоо томоохон шийдвэрүүдийг нэгдэж сууж байгаа тууштай шиг гаргаад явчаасаа гэдэг ийм бодлол төрдөг. Мэдээж дөнгөж шинэ одоо шинээр анх удаа сонгогдож байгаа гишүүний үед л тэр болгонд ороод одоо манлайлаа дотор нөлөөлөд байх тийм нөлөөлөл бид нэр тогтоож чадаагүй байгаа шүү дээ. Тийм учраас яг өөрийнхөө л чадах хэмжээнд хүмүүстэй аль болохоор аль нь зөв аль нь бурууг уншид сонссон номныхоо хүрээнд хийжсэн ажиллагаа дадлахын хүрээнд ойлгуулж хамтарч ажиллахыг хичээдэг те. Би танд нэг цай чанж өгье. Юу кофе чанж өгье. Тэхөө. Хоёлаа нэг кофе. Тэгээд дуртай шүү дээ. Дуртай юу? Дуртай. Оюутан байхдаа би нэг хичээлийнхаа өглөө орой 2 кофе шопонд орж кофе чанж ажиллаж ирсэн. Энэ бариултаа юм гурвалжин савн дотор. Яг жинхнээс нь ингээд кофе чанаад тавиад буцалгаа тийм ээ. Тэгээ үнэрээр нь энэ кофенууд чи их өөр үнэртэй шүү дээ. Өөр зарим нь сул, зарим нь хатуу. Тэгээ ямар кофенд хатуу, ямар кофег ямар цаг үед уух уу гэж бас нэлээд судалсан шүү. За тэгээ хоёлаа. Тийшээ. Хана. За ингээд би танд кофега чанж өгнө. Тулганд гал байхад сэтгэл хайр бий гэж тийм ээ. Сайхан. Таны энийг харсан чинь айгүй гоё донжтой. Яг нэг донжтой галтайгаа байна. Донжтой галтайгаа шүү дээ. Хөдөө би бас их кофе уух дуртай. Тэгээд ер нь өдөрт бараг хэтрүүлж уучих гээд байдаг. Тэгээд өөрөө ингэж чанж уухыг дуртай. Хөдөө авч явахад авсаархан бас ийм жижигхэн хэрэгслийг бас олж авсан. За. Таны энэ өөр их гоё юм байна. Тийм. Тэгээд би танаас энэ зургнуудын дэргэд ярилцдаг авахар бид энэ цугласан хэрэг. Тэгээд энэ зургнууд манай төр засагт зөвчин зүтгэж явсан одоо манай түүхийн нэгэн өчүүхэн хэсэг. Гоё. Та энэ зургуудыг хараад байна та. Энэ нэг манай Монгол банкны зураг шүү. За. Төв банк улсын ерөнхийдөө анх одоо Монголд банк үүссэн тэр банк байрлаж ирсэн байр гэж гардыг. Тий. Тэгэхдээ би энэ салбарыг гэж бодоод байсан үгүй юу? Үгүй энэ яг манай ер нь банк бол анх Оросууд чинь манайд хурж ирж Оросын банк анх салбараа нээж манай Монголын банкыг бий болтол Орос өрөвлөөр хөдөлთა хийж илаа шүү дээ. Яг тэр үеийн түүхийг харуулсан. Тэр үеийнхэн зураг. Тэр үеийн Монгол банк гэж бичсэн байгаа та харахгүй байна. Энэ талд Монгол банк гэж ундаг бичсэн байна. Тий. Энэ талд нь юу гэж бичсэн би гаргаж сайн уншигдахгүй юм те. Ямар ч байсан Монгол банк гэдэг наа. Энд нь кириллээр бичсэн байгаа. Тий.
Энэ нэг нөхөр банкаар орж гараа явж явах шиг байна. Тий. Орос зөвлөхүүд их байсан шүү дээ. Анхудаага уулзсан хүн. Тийм ээ. Орос зөвлөхүүд байсан. Анхны одоо гүйлгээнд гаргасан хэрэгэлдэг байсан тэр үеийн төлбөр тооцооны хэрэгсэл маань Оросын өрөвөл байсан. Энэ Монгол банк өмнө даашаа хүүгийн пүүс бас яг адилхан юу хийдэг байсан уу? Зээл, мэйл тэгээд Одоо тэр үед л одоо монголчуудыг хэрэгцээтэй бараа таваараар нь одоо хангадаг. Тэгээд зээл олгодог мөнгөгүй хүмүүст тэр үйл ажиллагаанууд энэ үеэс л ихтэй. Одоогийн банкны үйлчлэгээ бол харьцуулшгүй төвшөнд гарсан. Уламжлалт нэг хадгаламж авдаг, төлбөр тооцоо хийдэг, зээл олгодог энэ гурван үйл ажиллагаа бол хоцрогдсон сонсогдсон шүү дээ. Одоо сүүлийн үед финтек санхүүгийн IT технологийн шинжилгүүдийг ашиглаж зайнаас өдөртөө дуртай үедээ одоо танд хоттой үйлчлэлийн мост мань байна уу? Одоо хаанда алга байна. Хаан банкны бүхэл банкуд өөрсдөө шууд төлбөрөө хийждэг. Энэ хүртэлх хугацаанд маш богино хугацаанд энэ их амжилтыг бол гаргасан салбар бол банкны салбар гэж боддог. Тэгээ энэ банкны салбарт ажилласандаа их бахархдаг шүү дээ. Чи нэр дөнгөж энэ системийг эхлэхдээ би байсан. Байсан. Тий. Анхны хувийн банк үүсэж ийлээ. Дөнгөж худалдаа үйлчлэлийн банк бол Монгол банкны Монголын одоо тэр үеийн улсын банкны ерөнхий орооны гадаад төлбөр тооцооны хилтэс байсан. Олон улсын төлбөр хийжсэн энэ хилцсэн л гараад гадаад одоо гүйлгээ сайн идэг харилцагч ихтэй энэ бүх дата мэдээлэл аваад одоо энэ хөгжлийн банкны худалдаа үйлчлэлийн банкны суурь тавигдчихсан. Тэр үед бас нөгөө улсын төлөвлөгөөний комисс 5 жилээр 4 жилээр нөгөө улсаа төлөвлөж хөгжүүлдэг байсан хөрөнгө оруулалтын ямар арга хэмжээндээр хэдэн төгрөгийн санхүүжилт өгдөг гэдэг энэ өхөө гэдэг юм хариуцдаг байсан хөрөнгө оруулалтыг хилцсэн маань шууд тэр үеийн хотож банк буюу хөрөнгө оруулалт технологийн шинжилгээний банк гэж гарч ирсэн. Яг энэ банкуд бол тэгж л төрөлж иж арилж ийн банкуд үүсчихсэн. Тэр үед бид нар банкудаар очихлоор зээлээ олгох чинь гэдэг нөгөө зээл олгоход яаж судалгаа хийх вэ? Бизнесийн орчныг яаж дүгнэх үү гэдэг тийм мэдээлэл байхгүй байсан учраас бараг нэг хуудас ингээ гэрээгээр зээл олгоцсон. Зээлийн хүү өдөртөө сарын 20% ийм л байсан шүү дээ. Тэгж л энэ банкны салбар бол үүсч дөнгөж хөгжлөх эхлэн тавьдчихсэн. Тэр бол 91 2 он шүү дээ. Тий. Одоо бол жижиг дунд үйлдвэр сая яаж заваар ба тийм ээ. Тий. Танд яг эдийн засгийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийн тэр зээлийг олгоно гэдэг чинь тэр бизнесийн процесс, бизнесийн одоо ашиг орлогыг тооцох асуудал байхгүй. Энэ цэвэр санхүүгийн шинжилгээ дүгнэлт өгөх асуудал. Тэрийг нөгөө банкаар дамжуулахгүй, мэргэжлийн санхүүгийн байгууллагаар дамжуулахгүй зүгээр яамн дээр явуулчаад дарга мэддэг болоод тий даргын гарын үсгээр явдаг болохоор саяных шиг ийм байдалд хүрэж байгаа. Та бол тэнд гарын үс өгөөгүй. Тэр бол хязгаарч тэгж явах ёсгүй. Хэрвээ мэргэжлийн хүмүүс шийдвэр гаргадаг бол тэгж явуулахгүй л дээ. Энэ бол нэг улс төрийн мэргэжлийн бос хүмүүс хийж байгаа ажил. Тий. Айл ээж өрхийнхөө төсвөөс хэдэн төгрөг далд хийчихэд байвал одоо хэцүү ш тийм ээ. Өөр юм зарцуулж байна. Айл гэрийн төсөвч гэсэн бас бодлоготой шүү дээ. Улсын төсөв айл гэрийн төсөв хоёр чинь зарчим нь адилхан шүү дээ. За манайх 3 хүүхэдтэй бол энэ жил нэг хүүхдийнхээ сургалтанд хэдэн төгрөгийн зарах уу, хувцсанд нэг энэ хүүгээд бүх юм ээж чинь бол харж байгаа, мэдж байгаа учраас төлөвлөж шүү дээ. Улс ч гэсэн ер нь тэгж л одоо төсөв нь хуваарлагдаж байгаа. Харамсалтай нь бид нар тэгж яг хэрэгцээн дээр одоо манай аль аймгийн аль бүс нутгийг ямар зорилгоор яаж хөгжүүлэх вэ? Энд хэрэгцээтэй дэд бүтсэн хаана байна? Тэрэнд нийт дөрөв энэ жил тавих уу? Дараагийн дэд бүтсэн залгаад хэдэн оноос эхлэх үү? Хэдэн сард ямар ажлыг тэнд хийсэн байх вэ гэсэн тийм төлөвлөлт бодлого байхгүй учраас самбараагүй зараад байгаа. Би одоо олон сайхан залуучуудтай уулзж байна. Яста би нүд нээгдэж байна. Тэ тэднүүсийн бодол санаа шал өөр болчих. Аргагүй цаг нь болоод энэ гадаа үүдэнд ирчихэд хүлээгээд байна. Гэхдээ төрийг авч явахад ноён нуруу хэрэгтэй. Тэр дундаа бүр хатан хүний ухаан ээж хүний нэг тийм хайр тий ханы нэг одоо халамж ийм хэрэгтэй байна л тийм одоо ард түмэнд одоо надад тэгэхээр та ерөөсөө юу хүсэж та юу хүссэн тий энэ улсын их хурл хууль тогтоох байгууллага гэдэг нь
улсынхаа хөгжлийн ерөнхий бодлого зохицуултыг нь л хариуцах хэрэгтэй юм байна. Одоо тэр багийн дарга, засаг дарга, сумын даргын хийдэг тэр хөрөнгө хуваарлдаг тэр техник ажлуудыг бол хийх ёсгүй. Тэгэхээр яг өнөөдрийн Монголын эдийн засагт хамгийн чухал байгаа зүйл эдийн засгийнхаа бодит секторээ бизнес хийж байгаа, бүтээж байгаа, энэ ажиллаж байгаа хүмүүсийнхаа санаачлаар тэр хөдөлмөрийн тэмүүллийг л шударгаар дэмжих мэрэгц зүйн боломж олгосон нөхцлүүдийг л бий болгоход энэ эх хурлын одоо үндсэн үүрэг нь оршиж байгаа юм л да. Цаашдаа бол одоо олон боломж байна. Зөвхөн нийгмийн өөрчлөлтөөр ирэхэд санхүүгийн энэ аж үйлдвэрийн хувьсгал, цахим, финтек, энэ дижитал ертөнц гээд зайнаас хийж болох заавал өөрөө одоо оролцож биеэрээ хийх биш маш олон ажлын байруудын залуучуудад бий болох хэрэгтэй байна. Энийг нь хууль тогтоомж эрхцүү хүрээнд одоо л шийдэж өгөхгүй бол бидний гарах бодлого бол оройтно. Энэ олон хүмүүст боломж олгож чадахгүй. Тэгэхээр нийгэмд гарч байгаа нийгмийн өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэрч тэрийг бодлого болгож хурдан одоо баталж өгснөөр маш олон хүмүүсийн баялаг бүтээх, хөдөлмөрлөх тэр боломжийн үүдийг нээж өгөх ийм ажил явуулдаг юм а. Тэгэхээр мэрэгсэн энэ салбарт одоо олон жил ажилласан хуульч хүнийхээ хувьд эдийн засгийг дэмжихэд энэ л миний хийх ёстой ажил юм байна да гэж бодож нийгмийн өөрчлөлт бодит секторыг мэдэрсэн тэр хуулиудыг гаргахын төлөө орж ирсэн. Энийг ч цаашдаа хийнэ л гэж бодож байгаа. Яасан сайхан. Таны хүсэл тэмүүлэл ер нь биелж байгаа. Хүсэл тэмүүлэл биелэх сайхан. Гэхдээ өшөө хийх ажил их байна. Өшөө олон тэмүүлэл байна. Хүний хүсэл бол биелээ зогсно гэж хязгаарч байдаггүй тийм ээ. Нийгмийн өөрчлөлт шинжил бол бас хязгаарч нэг дураа зогсохгүй дандаа хувьсаж шинжлэгдэж өөрчлөгдөж байдаг учраас тэр нийгмийн харилцааны тэр олон одоо шинжлэгийг л цагийг мэдэрч хурдан гаргах нь улс төрчдийн өрхөн үүрэг. Энэ бол одоо ер нь бол таныг хайрлаж байгаа хүмүүсийн хайр, итгэл. Миний таныг бас үндэтгэж байгаа анх нөгөө улс төрд орох гээд номын дуу сонсож явах чинь хэлж ийсэн тэр яриа маань биелдсэн. Одоо цаашаа явах одоо сайхан үйл бүтээх түмнийхээ төлөө олныхоо оройлж явах энэ сайхан ерөөлийг дэвшүүлээд би танд энийг зүүж өгье. Та бол энийг зүүх эрхтэй бөгөөд зүүх ёстой хүн. Баярлалаа. Би энүүхээ энд зүүчнэ. Энэ бол зүгээр итгэл юм. Та тэрийг үзэж байгаа хүмүүс магадгүй одоо зөв байна гэвэл их сайхан байна. За та кофе гоодаа хэр амттай болж ер нь маш гоё кофе болсон. Үнэр бол сайхан үнэр гарсан шүү. Тийм. Үнэр нэгэн жоохон тийм хатуу талдаа кофе байна үү те. Та бас нэлийн кофе уух дуртай юу? Гэхдээ нэг их биш. Тэгтээ ер нь бол би зочиндоо кофе чансаараад бүр чигтэг мэргэжээд байгаа. За. Баярлалаа. Урьж оролцуулсанд тантай энэ сайхан яриа өрнөлтөд их таатай байлаа.